Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Гаднаас нь харахад жирийн нэг гэр бүл шиг харагдана. Залуу эхнэр энгийн амьдрал. Гэхдээ 2025 оны 8 дугаар сарын 22-ны үрээр бүх зүйл дууссан. Дөнгөж 25 настай тэр бүсгүй нөхөртөө зодуулж нас баржээ. Эхэндээ хүмүүс үүнийг зүгээр л гэр бүлийн маргаан гэж бодсон байна. Гэхдээ үнэхээр тийм байсан гэж юу? Энэ түүхийн цаана харгас харилцаа, далд нөлөө, бас жижиг хотын мэддэг атлаа ярьдгүү харанхуй нууц нуугдж байсан. 2025 оны 8 дугаар сарын 22-ны өглөө 7 цаг 36 минутад нэгэн аав охиныхоо хатам аваас дуудлага хүлээн авчээ. Охин чинь яаралтай тусламжид байна. Хурд ир гэв. Тэр яаран имлэг рүү гүйсэн ч амьд охины хооронд аль хэдийн хүүтэн болсон цогцыг нь харсан. Албан ёсны тайланд зүрхний шигдээс гэж бичсэн байсан ч аавын нүдэнд өөр зүйл харагдсан байна. Охины нүүр хөл нь бүгд хөхөрсөн байлаа. Өглөөний 7 цаг 49 минутад аав яаралтай дуудлагын төв рүү залгаж хэргийг мэдэгдэв. Дуудлага хүлээн авахч хаягийг нь авч орон нутгийн цагтаа холбоо барьна гэж хэлсэн. 10 минутын дараа буюу 7 цаг 59 минутад цагтаа залгаж хэргийн талаар асууж эхэлжээ. 8 цаг 33 минутад аав төвчээр алдаж дахин залгав. 30 гаруй минут өнгөрсөн байхад яагаад цагтаа ирэхгүй байгааг асуусан байна. Тэр хариуг сонсоод итгэж чадсангүй. Хэргийг мөрдөн байцаалтын баг шилжүүлнэ гэж хэлсэн. 8 цаг 38 минутад аав дахин залгаж мөрдөгч нартай холбож өгөхийг гуйжээ. 8 цаг 50 минутад эцэст нь мөрдөн байцаалтын баг эмнэлэгт ирэв. Хохирогчийн гэр бүлийнхэн одоо шууд манай байр руу явж нотлох баримт цуглуул гэж гуйсан ч мөрдөгчд удааширч эргүүлийн машин эрхийг хүлээнэ гэжээ. Аав гадагшаа харахад аль хэдийн хэд хэдэн цагдаагийн машин эмнэлгийн гадаа зогсож байлаа. 8 цаг 55 минутад мөрдөн байцаалтын баг эцэст нь байр руу явжээ. 9 цаг 4 минутад тэд байрны гадаа ирэв. Аав хамт дээш гарахыг гуйсан ч багийн ахлагч гэр бүлийнхэн орвол хэргийн газрыг бохирдуулж магадгүй гэсэн. Гэвч эцэст нь мөрдөгчд өөрсдөө ч дээшээ гарсангүй. Тэд хотын цагдаа төрүүлж ирэх ёстой гэж хэлээд хүлээж эхэлсэн. 9 цаг 15 минутад аав төвчээр алдаж ганцаараа байр руу орохыг оролцсон ч цагдаа түүнийг болиулсан байна. Тэд байрны хаалгыг эвдэж болохгүй хаалга онгойлгодог хүн хүлээх ёстой гэж хэлв. 9 цаг 30 минутад хаалга онгойлгодог хүн иржээ. Гэтэл яг тэр мөчид хохирогч эмэгтэй хадам ээж тайван байлаар байрнаас гарч ирээ алхав. Хэдхэн секундын дараа багийн ахлагч хаалганы кодыг мэдсэн тул мөрдөгчд гинэт дээш харж эхэлсэн. 9 цаг 35 минутад цагдаа эцэст нь нотлох баримт цуглуулж эхлэв. Багийн ахлагчийн утас тасралтгүй дуугарч байлаа. 10 цаг 14 минутад нэгжлэг дууссан гэж мэдэгдэж гэр бүлийнхнийг тотгош оруулсан. Аавын харсан зүйл үнэхээр аимшигтай байв. Ундлахын өрөөний дааван дээр цус, орны толгой хэсэг болон хананд шинэхэн майдсан уулмөр үлдсэн байлаа. Хоёр ундлахын өрөө болон угаалгын өрөөнд шалан дээр цусыг дутуу цэвэрлсэн байв. 10 цаг 30 минутад аав болон гэр бүлийнхнийг цагдаагийн элц рүү авч явсан. Зөвхөн тэр үед баривчлагснаас нь хойш 2 цагийн дараа цагдаа эцэст нь нөхөр Жинхаогийн гар утсыг хураан авчээ. Хохирогч эмэгтэй аав нь охины утас гэрийн хяналтын камер хамгийн түрүүнд шалгах ёстой зүйл юм биш үү гэж асуухад цагдаа манай техникийн боломж хязгаарлагдмал гэж хариулсан. Тэр өдөр үдээс хойш цагдаа гэрийн камерыг гадны байгууллагад өгч шалгуулна гэж хэлсэн байна. Харин хохирогчийн утасны хувьд гэр бүлийнхэнд утасны газартай өөрсдөө холбогдгож хэлжээ. Аргаа барсан уурсаа болон гэр бүлийнхэн болсон бүхнийг нэг бүрчлэн бичиж тараах материал болгон гудамжинд тарааж эхэлсэн. Тэд олон нийтийн дарамт энэ нэргийг урагшлуулна гэж найдажээ. Тэр материалын сүүлд аав тодорхой бичсэн байв. Сэжигтэн Жинхао нь орон нутгийн прокурорын газарт ажилладаг. Гэр бүл нь нутагтаа нэлээд нөлөөтэй хүмүүс. Тиймээс энэ хэргийг хотын төвчний мөрдөгчдөд шилжүүлэхийг шаардсан. Энэ хэрэг Бээжингээс 200 гаруй километр зайтай Хэбэй мужийн Кахао хотын харьяа Манчун хүү үндэстний өөртөө засах хошуунд болжээ. Манчун нь ислам шашинч хүчдэг хүү үндэстний нутаг. Хохирогч бол 2000 он төрсөн Лю Миньяо дөнгөж 25 настай байлаа. Аав нь жижиг бизнес эрхэлдэг, ээж нь багш, нэг дүүтэй энгийн дотн гэр бүл. 15 настайдаа дунд сургууль байхдаа Миньяо нөхөр Жинхаотой танилцсан. Жинхао түүнээс 1 насаар ах дээд ангин байв. Дүлгөөн зантай хөөрхөн Миньяо Жинхаогийн анхаарлыг татсан. Жинхао түүнийг маш ихээр сонирхож тасралтгүй дагаж эхэлсэн. Эхэндээ Миньяо татгалзсан ч тэр бууж өгөлхөө үргэлжлүүлсээр
бүр дагаж мөрдөх хэмжээнд хүржээ. Тэр байтугай миний аав сайн байсан өөр нэг хүнийг хүртэл цодсон. Энэ нь өсвөр насны охины хайрлагдаж байна гэсэн мэдрэмж байсан уу? Эсвэл Жинхаогийн тасалдгүй дарамт түүний бодлыг өөрчилсөн үү? Ямар ч байсан эцэст нь миний аав зөвсөрсөн байдаг. Харин миний аавгийн эцэг их огтхонж баярлаагүй. Жинхаогийн гэр бүл муу нэртэй байсан. Тэд охиндоо хол бай гэж анхааруулсан ч миний аав аль хэдийн сэтгэл татагдсан байв. Анхлаа сургуулаа төгсөө Жинхао хууль, цагдаагийн чиглэлийн мэргэжлийн коллежид дэлсэн. Танил талтай оюутнууд энэ нь шүүх, цагдаа, прокурорын байгууллагад орох шүү зам байлаа. Дараа жил нь миний аав төгсөж илүү сайн сургуульд орох боломжтой байсан ч Жинхаог даган яг тэр коллежид оржээ. 2020 онд 21 настайдаа Жинхао төгсөөд шууд орон нутгийн прокурорын газарт ажилд орсон. Нэг жилийн дараа миний аав төгсгийн өмнөхөн Жинхао хэвлэг санал тавьж тэр зөвшөөрсөн байна. 2020 оны 11-р сарын 14-нд миний аав болзооны зураг нэгдэлж намайг хайрлсанд баярлаа гэж бичжээ. 2021 онд тэд тансаг хөрөм хийсэн. Жинхаогийн гэр бүл маш нөлөөтэй байсан тул олон эрх мэдэлтэй хүмүүс ирж баяр хүргэв. Жинхаогийн өвөө эмнэлгийн дарга ээж нь эмч, аав нь их нөлөөтэй хүн гэж ярьдаг байв. Харин миний аав энгийн гаралтай, эцэг их нь хурмын бэлгэний мөнгөнд их мөнгө цуглуулсан. Хүмүүсийн нүдэнд тэр баян нөлөөтэй гэр бүлд бэр болсон мэт харагджээ. Миний аав ажил хийгээгүй, хурмын дараахан жирэмсэн болсон. Тэр гэр бүлээ хайрлаж, би жирийн хүн, мөрөөдөл минь гэр бүл минь амар тайван байх гэж бичиж байжээ. 2022 онд хүүтэй болсон. Хурим бизнес хойш 10 хоногийн дараа Жинхао түүнийг анх удаа зодсон байна. Дараа нь дахин зодож уушлахгүй нь тэр уучлана. Эхэндээ миний аав эцэг ихтэй хэлдэг байсан ч дараа нь тэдний санаа зовоно гэж айгаад дуугүй болсон. Орлогогүй бүх зүйл нөхрөөс хамааралтай, мөнгө гуйхад хүртэл доромжилдог. Тэр өөртөө юм авахаас ч айдаг болжээ. Гэвч Жинхао үргэлж шүмжилдэг байлаа. Тэр бие даахыг хүссэн ч ажил хийхийг нь зөвшөөрдгөө. 2025 оны 8 дугаар сарын 21-ний орой 10 цагт тэр гурав лифтэнд суусан. Жинхао цээж нүцгэн утсаараа юм үзүүлж байснаа гинэт миний аавгийн толгой руу зогчээ. Миний аав нэмсэглэж тайвшруулахыг оролдсон байна. Энэ бол түүний амьд харагдсан сүүлчийн бичлэг байлаа. Хэдхэн цагийн дараа тэр болон хэвлэлийн дэх хүүхэд нь нас барсан. Шинжилгээгээр тархины цусалтал, гавлын гэмтэл, уушгины гэмтэл, нурууны хугарал илэрчээ. Энэ бол зүрхний шигдээс биш байв. Дараа нь олон асуулт гарч ирсэн. Яагаад цагдаа нар ингэж удав? Яагаад нотлох баримтыг шууд шалгаагүй юм бэ? Яагаад с ิจ гтний утсыг оройтож хураасан юм бэ? Яагаад хохирогчийн гэр бүл өөртөө утсыг нь нээж шалгах ёстой болсон юм бэ гэсэн асуулт гарч ирсэн байна. Энэ хэрэг улс даяар тархаж олон нийтийн уур хилэн хөдөлгсөн. 8 дугаар сарын 22-ны өглөөний 7 цаг 30 минутад лифтний бичлэгт Жинхао, түүний аав мөн яаралтай тусламжийн ажилтнууд миний аавг дамнуурган дээр төрж байгаагаар харагдсан. Миний аав ямар ч хариу үйлдэлгүй, бүрэн ухаангүй байдалтай байв. Жинхао аав руугаа эргэж ёжтой доогдсон мэт инээмсэглэн миний аавгийн нүүрлүү заасан бичлэгдүүлсэн. Энэ дүр зураг миний аавгийн гэр бүл улам их цочрол өгсөн байна. Хууль хүчний байгууллагууд удаашарч байгааг харсан гэр бүл олон нийтэд хандхаас өөр аргагүй болсон. Тэд миний аавгийн зодуулсан биеийн зургуудыг хүртэл тараах материал дээр хэвлэж гудамжинд тараажээ. Мөн хохирогчийн гэр бүл Жинхаогийн утасны бүртгэлийг шалгахыг шаардсан. Жинхаогийн ээж 7 цаг 23 минутаас 9 цаг 30 минут хүртэл хохирогчийн байранд байсан юу хийсэн бэ гэж шалгаж өгөхийг хүссэн. Хохирогчийн гэр бүл Жинхаогийн ээжийг байцаахыг шаардсан ч хүсэлтийг нь үл тоосон байдаг. Мөн Жинхаогийн аавын дуудлага хөдөлгөөнийг шалгахыг шаардсан байна. Бас нэг ноцтой асуудал гарч ирсэн. Жинхаог 8 цаг 50 минутад баривчилсан ч утсыг нь 10 цаг 30 минут хүртэл хураагаагүй. Тэр 2 цагийн дотор олон хүн рүү залгасан. Харин хохирогчийн гэр бүлд хохирогч охины утсыг өөртөө тайлгаж хэлсэн нь улам их өөр бухимдал төрүүлжээ. Миний аавгийн эцэг их охиныхоо цогцыг эмнэлгээс гэртээ авчирсан. Хамаатан садан, найз нөхөд, тосгоны хүмүүс бүр энэ тухай сонссон танихгүй хүмүүс хүртэл ирж хүндэтгэл үзүүлсэн байна. Миний аавгийн ээж газар зөвхөн унаж хашгирж үйлсэн. Энэ зүрх хэмтэлсэн дүр зураг бичигдэж сошиал сүлжээгээр тархжээ. Жинхаогийн ээж уучлал гуйхаар ирсэн ч миний аавгийн ээжийн өмнө нулимсгүй зөвхөн бүдэг бадаг тайлбар хэлээд өнгөрсөн.
Уудалгүй ууралсан хүмүүс Жинхаогийн ээжийн өмссөн хувцсыг анзаарсан. 100 гаруй долларын үнэтэй подарок. Харин Миньяо жирэмсэн байхдаа цагт 1.4 долларын ажил хайж байсан. Энэ ялгаа олон хүнийг улам их уурлуулсан. Энэ хэрэг улс даяар тархаж, ялангуяа эмэгтэйчүүдийн дунд асар их уурвилан үүсгэв. Сургуулийн наснаасаа эхлэн хайрлаж, гэр бүл болж, хүүхэдтэй болсон бүсгүйг 10 жилийн дараа нөхөр нь зодож алсан гэх бодол олон хүнийг зочирдуулсан. Хүмүүс энэ эргийг дахин хуваалцаж, дарамт үзүүлж эхэлжээ. Эцэст нь олон нийтийн дарамтын дор цагдаа Жинхаогийн ээжийг баривчилсан байна. 8 дугаар сарын 24-нд Ман Чунхүү өөртөө засах хошууны цагдаагийн газар албан мэдэгдэл гаргаж, хэрэгт газар дээр нь шалгалт хийж нотлох баримт цуглуулсан. Жинхао болон түүний 48 настай ээжийг баривчилсан гэж мэдэгдсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтэд Миньяо гавлын тархины гэмтлээс нас барсан. Мөн жирэмсэн байгаагүй гэж бичжээ. Мөн хэргийг шударгаар шалгахын тулд өөр хошуу руу шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч асуултууд улам нэмэгцээр байв. Хүмүүс Жинхаогийн ажилдаг прокурорын газар руу залгахад тэр зүгээр л түр ажилтан жинхэнэ албан хаагч биш гэсэн хариу өгсөн. Энэ нь байгууллагууд өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэгэлдэг нийтлэг арга гэж хүмүүс үзжээ. Үүнээс хойш хэвлэл мэдээлэл энэ хэргийг бараг мэдээлэхэ болсон. Зөвхөн бие даасан контент бүтээгчид бичлэг хийж, жирийн хүмүүс сошиал дээр асуултаа өргөжлүүлэн тавьсаар байв. Энэ бүхний төвд нэг асуулт байлаа. Прокурорын газарт ажилладаг хүн яагаад эхнэрээ зодож алсан бэ? Миньяогийн аав олон нийтэд хандан энэ бол асуулт биш, санаатай аллах гэж мэдэгдсэн. Тэрээр Жинхао гэрсний дараа өөр хүнтэй харилцаатай байсан. Миньяогийн үхэлд зөвхөн Жинхао биш, түүний гэр бүл бүр нууц амарган холбоотой гэж мэдэгджээ. Мөн камерт бичигдснээр Жинхаогийн эцэг их 22-ны шөнө дунд тэдний гэрт ирсэн гэж хэлсэн. Уудалгүй Миньяогийн аавгагч аавгаахын яриа бичлэгүүд онлайн тархжээ. Тэнд Жинхаогийн нууц амраг жирэмсэн болсон. Жинхао Миньяогоо салахыг хүссэн ч Миньяо татгалзсан. Хүүхдээ алдна гэж айсан гэж ярив. Жинхаогийн нууц амраг нь байнга дарамтлж байсан. 21-ний өдөр Миньяо бүр тэр эмэгтэй рүү өөрөө залгаж ярилцахыг оролджээ. Тэр шөнө Жинхао архиуч шалтгаан гаргаж Миньяог харгасаар зодсон. Зөвхөн гар хөлөөрөө биш, сандал зэрэг хатуу зүйл ашигласан гэх мэдээлэл гарсан байдаг. Зарим нь бүр төмөр цохор хэрэгэлсэн гэж хэлсэн ч энэ нь батлагдаагүй. Миньяогийн дүү ханан дээрх майцсан улмар, хохирогчийн хувцсандаар үлдсэн цагаан шохоо, эгч нь амьд үлдэхийн төлөө цөхрөн тэмцэж байсныг хэлсэн. Уудалгүй хүмүүс Жинхаогийн нууц амаргийг олж ичилжээ. Тэр прокурорын газарт хамт ажилладаг байсан. Түүний зураг сошиалд хурдан тархсан. Миньяо нас барсан шөнө Жинхао болон түүний эцэг их хэд хэдэн хүнийг гэртээ цуглуулж хэрхэн хэргийг нуух талаар ярилцаж байсан гэх мэдээлэл бий. Эсрэг талын байрны хүн зураг авсан байна. Хүмүүс улам гүн судалж эхэлсэн. 2 жилийн өмнө Жинхао олон нийтийн газар 70 настай хүнийг зодсон хэрэг гарч байсан ил болжээ. Сургуульд байхдаа бусдыг дээрлэгдэг байсан. Дараа нь танихгүй хөгшнийг хүртэл зодсон. Эцэст нь эхнэрээ зодож алсан. Харин эцэг их нь үргэлж хамгаалж ирсэн байлаа. Онлайнд хүмүүс Миньяо болон нууц амаргийг нь харьцуулж яагаад илүү үзэсгэлэнтэй эхнэрээ орхисон юм бэ гэж асуусан. Зарим нь нууц амаргийн гэр бүлж нөлөөтэй хүмүүс ажилд нь туссан гэж үзжээ. Жинхао жирийн хүмүүсийг дээрлэгдэгч үнэхээр эрх мэдэлтэй хүмүүст нүр тулахдаа буулт хийдэг гэж ярьсан. Миньяо түүнд ажил, карьер дээр тус болохгүй, харин нууц амарг нь тус болж чадна гэж тэр бодсон байх. Онлайн тархсан зарим мэдээлэл батлагдаагүй. Тэр шөнө гэртээ ирсний дараа Жинхао хүүхдийнхээ өмнө Миньяог зодсон. Айсан Миньяо хадам ээж руугаа залгасан. Эцэг их нь ирээд хүүхдийг авч явсан. Хүүхэд явсан хойно Жинхаогийн хүчирхийлэл улам ширвсэн. Заран тэр согтуу ухаан алдаж сэрэхэд Миньяо амьсгалахгүй байсан. Тэгээд эцэг их рүүгээ залгаж хэдэн цаг өнгөрсний дараа л түргэн дуудсан байдаг. Зарим нь бүр түүнийг хэвлэдэх хүүхдийг нуусан байж магадгүй гэж ярьсан. Онлайнд хүмүүс энэ эргийг гэр бүлийн хүчирхийлэл биш, санаатай аллах гэж үзхийг шаардаж эхэлжээ. Гэвч хэргийн постууд устгагдаж хүмүүсийг дуугүй болгохыг оролдсон байна. Заримд нь утсаар залгаж бичлэгээ устгахыг шаардсан. Би даасан контент бүтээгчид Миньяогийн гэрт орчихыг оролдсон ч хамгаалалт гаргаж ойртуулаагүй. Миньяогийн дүү энэ бол гэр бүлийн хүчирхийлэл биш,
санаатаа аллах гэж бичсэн. Манчун бол жижиг хушуу, ойролцоогоор 200 мянган хүнтэй. Томо хотод бүх зүйл далд байдаг, харин жижиг газар бол элхэн байдаг. Тиймээс гэр бүл нь энэ эргийг аль болох олон хүнд хүргэхийг хүссэн. Одоогоор шинэ албан ёсны мэдээлэл гараагүй. Харин онлайнд бүр харанхуй зурхал тархаж байна. Гэрийн камерын бичлэгт Миняо би салахыг зөвшөөрье. Битгий зодооч гэж гуйж байгаа бичлэг байна гэж интернетэд тархсан. Гэхдээ энэ нь батлагдаагүй. Миняо залуу, үзэсгэлэнтэй ээлдэг, бага зэрэг гинэн, амархан итгэдэг хүн байсан. Тэр хайр хүнийг өөрчлөнө гэж итгэжээ. Гэвч эцэст нь сүрсэн нь түүний амьдрал байлаа. 10 жилийн хайр төгсгөлдөө түүнийг ална гэж тэр хизээж бодоогүй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.